За сайн байцгаана өрийн дотор үндэсний өглөө эхлэх бэлэн болсон байна. Бам бам бам. Яа. Нэг амар юм дуучин хүн оруулсан юм шиг байна. За өрийн дотор влогийн энэ удаагийн дугаарт өнөөдөр одоо шинэ сизон эхлээд 5 дахь дугаар нь явж байна. 5 дахь дугаар дээр нь ах トゥ хоёр цацаа. Булчингийн бөөгнөрүүд Булчингийн бөөгнөрүүд ирсэн байна. Тэгээд өнөөдрийн зочноор манай Champ Fitness-ийн захирал миний хайртай багш. Маш сайхан хайртай хүндээ одоо ерөөсө огт загиндаггүй. Тэгээд Монголын одоо бодилдгийн холбооны дэд ерөнхийлөгч те. Дэд ерөнхийлөгч Алтан Цацар. За түүний ах одоо IBF Pro мэрэгжлийн тамирчин iGenetic-ийн одоо ерөнхий захирал Ариун Цацар гэсэн ах トゥ хоёр маань орж байна. За өрийн дотор влогийн одоо урилгыг хүлээж аваад хүрэлцээрсэн явдалд маш их баярлалаа. Тэгээд одоо ч нөгөө тэмцээн уралдаан байнгын бэлтгэлтэй байдаг учраас нөгөө зав заа их бага байгаа шүү дээ. Тэрнийхээ одоо удахгүй бас нөгөө Америк руугаа явах гэж чинь тэгээд тэрнийхээ хажуугаар бас нэвтрүүлэх урилга хүлээж аваад орж ирсэнд маш их баярлалаа хоёроо. За ажлаас өмнө яг барьж амлаа. Тий. Өрсөнд бас баярлаа. Өрсөнд баярлаа. За сони юу яцгаад Сая тэмцээн гэдээ бахан божинглаа тий. Тий сая Champ Cup-ын маань 6 дахь удаагийн тэмцээн боллоо. 6 дахь болсон юм уу тий? Тий 6 дахь удаагийн тэмцээн боллоо. 6 гэсэн. Ерөнхий яг сайн тайлбарлал хэлэхэд бол яг шагналын саунд дуртай. Тэгээ энэ тамирчид маш сайн формтой ордог. Ерөнхий сайн тэмцээний нэг Мэргэжлийн болон сонирхогч. тий сая хагас өдөр болоод өнгөрлөө. Одоо нэг Чонон Cup гэдээ бас нэг тэмцээн болж байгаа. Тэр маань одоо маргааш хагас өдөр болно. Тэгээ бас маргааш тэрэн дээр нэг юм араалд зохион байгуулах ажил та тэгэл. Ер нь бол тэндээс л ирлээ. Ах цацагийн хувьд Би бас нэг холбоонд гойр зүрийн ажиллаар тэгээд манайхаас тодорхой хэмжээгээр нөгөө ивент гэсэн бохоггүй. iGenetic-ээс тийм. Тэгээ бас би чи нэг 5-6 тамирчин бэлдсэн. Тэднийгээ бас оруулаад. Тэгээ одоо Уйсан морд дажгүй даж. Ер нь бол дажгүй шүү. Тэгээ чамын бол юу байхгүй. Одоо яг тамирчин хүний нөгөө нэг юм одоо юм тийм хөтгсөн хүлээс нь яг тийм тэмцээн болчиход байгаа. Ягаад тэгээ шагналын сан өндөр. Ер нь бол ингээд дараагийн төвшөнд авчирж байгаа байхгүй. Одоо ингээд араараас ингээд чонон гэлтэй бас ингээд гой тэмцээнд гарч ирж байгаа байхгүй. Шагналын сан өндөр одоо чонжон одоо бас машин өгнө гэдэг шүү дээ. Өө тийм үү? Тэсэндээ. Одоо нөгөө бүх английн юу таа overall-доо юу? Тий overall. Тий ер нь хэд 3 машин байгаа гэсэн. Тэгтээ бас Fraser бас нэг байгаа гэсэн. Ер нь 4 юм уу 3 юм уу? Тий 3. 3 биш байна тий. Хаа юмтэй нэг машин ч гэсэн. Тий Монголын бодилдгийн холбооны 30 жилийн яваагаар яг 3 машин өгч ирсэн баг. 2 орчуулдаг юм уу? 2 машин хаа юм. Хоёр ихтэй орох боломжтой 20 байдгүй. Юу алтан цар бол орж болно. Тэгтээ би ч гэсэн орж болно л доо. Тэгтээ ерөнхийдөө бол яг ингээд Яг заграгад ороод яшигдөө гэж. яг ингээд бас Зохион байгуулалтын үйл ажиллагаа хариуцж хийдэг болохоор ер нь тэр тал дээр тэгээд одоо би Монголд байна, ах Америкт байна тий. Тэгээ бас нэг тэмцээн орлоо зохиогоод тэрэнд нэр бас яж армараас хүмүүсийн үзэл бодол бас яг зохицохгүй л дээ бас ер нь. Одоо хүмүүс ингэж бодож байна. Одоо ингээл фитнес тамирч гэхлээр ингээл бүх цаг үед л ийм дэглэнтэй явж яадаг хүмүүс гэж ойлгодог шүү дээ. Ер нь ямар байд бэ багшаа? За ахаас л асууя. Ер нь юм байхгүй. Фитнес ч юм болохоор яг ингээд миний зүгээр харж байгаагаар ер нь бол дахин юм хийх нь зөв. Яг ингээд хатуу дэглэмлээ тэр бол. Гэтэ яг ингээд ямарваа нэгэн хүн ингээд эхэлж байгаа шүү дээ. За хин нэгэн хүн над дээр ороод ирлээ. Би тэр хүн сонсох хэрэгтэй байхгүй. Яг ямар амьдралаар амьдарч ирсэн, өдөр нь яаж өнгөрдөй, ямар хоол идтiin те. Ямар одоо ужиг өвчин байна те. Тэр талаар нь ер нь бодож байгаа зүгээр хөнгөнтэй нэг дуртай махын нөгөө дуртай ногоогийн нөгөө дуртай одоо карбын нөгөө явчих хэрэгтэй байхгүй. Яг цагаар олдоод тэгээ хөдлөх хэрэгтэй. Хижиж ер нь хасна л да. Тэрээс бол хинэгч зүгээр ингээд дан дахин мах өгөөд хасвал хинч хасагдах л байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол тийм чочрохгүйгээр тэг хүн уйдахгүйгээр удаан хугацаанд явах чинь өөр фитнес байхгүй. Амьдралын хэмнэлтэд оруулах хэрэгтэй. Тэрээс бол нэг хүн 3 цаг дахины чаж мах идээд баг ингээд байж байгаа туурчлаа тэгээд цаашаа яах юм. Тэгээ яваадах юм уу те. Тэр ойлголт бол өөр. Ерөнхийдөө жоох юм зөөлөн явах хэрэгтэй л дээ. Гэхдээ нэг юм дээр амар гоё одоо би амар гоё юу байгаа. Юу гэхээр одоос 5 жилийн өмнө шүү дээ. 5 жилийн өмнө одоо энэ бодибилдинг, фитнес, жим гэдэг хүмүүс залуучууд нэг тийм сонирхдаггүй байсан байхгүй. Яг зориулагдсан хүмүүс л тий, зориулагдсан яг тамирчид бөгөөд тийм яг ингээд ичээдэг усуд явдаг байсан. Одоо бол залуучууд шүү дээ. Асар богинохоо хугацаанд энэ бодибилдинг, энэ одоо жимд явдаг усуудын тоос асар их нэмэгдсэн тий. Тэгээд ингээд харсан чи угаасаа Солонгос залуучууд тэр Хятадууд тэр Монгол залуучууд асар их явдаг болсон юм шүү дээ. Би бол анзаараад байгаа нэг сүүлийн 5 жил бол бүр итгэвтэй байгаа даа тий. Яг сая би хүртэл яваад шүү дээ. Би бол одоо яг тамирчид залуу болж байгаа шалтгаан нь бол сая сүүлийн 2 жил тэмцээнүүд дээр одоо Champ Cup-ыг анхчлан Street Star гэдэг англи бий болгосон байхгүй. Тэр нь болохоор
18 наснаас доош хүүхдүүд. Тэгэхээр нэг 14, 15, 16, 17 оныхон сараар ч юм уу оноор нь тастаад 18 та хүүхдүүд яг 2 жилийн өмнөөс идэвхтэй хичээлчихээр тэрнийх нь үр дүн нь ингээд яг гарч иж байгаа. Тэр хүүхдүүд 18 хүртлээр стрессэд орлоо. Тэрнээсээ дуусангуул жуниор англи 21 нас хүртлээр залуучууд ангилд орчиж байгаа байхгүй. Ер нь бол тэгэхээр тэд нар чинь тэ насанд хүрэхээс 21 нас хүрэхээс өмнө 3-4 жил ч юм уу тэ идэвхтэй бэлтгэж байгаа дээшээ гараад тэгэхээр ингээд сонирхож байгаа хүүхдүүдийн тоо их болж байна. Тэгээд яг тухайн ингээд тэ 18 та ч юм уу 16 та хүүхдүүд тэ ингээд хичээлээ сонирхоод ирэхээр тэрийг харж байгаа найзууд буюу тэ гэр бүлэнд дэмжиж байна. Ер нь бол нэг талаар амар ингээд сүүлийн 2 жилийн залуу хүүхдүүд амар сонирхдаг болсон. Тэр амар давт. Одоо манай жимдэр бол ер нь орой яваалаг нэг юм баг хүүхдүүд л шүү дээ. 10 жилийн энэ тамирын хичээл орж байгаа юм шиг л өгдөг шүү дээ. Харин тийм байлээ те. Одоо манай хоёр чи хоёулаа бас гэр бүлийн хүмүүс нь бүгд бас тамирчид те. Одоо манай мойлоч Монгол цагаан тамирч угал цэцэгч охин. Тэгээд бас л одоо Монголынхаа нэрийг твдлэхэд гаргадаг юм тамирчдын нэг. За ийм гэр бүл. Эдний одоо манай танаа сүйч одоо Калифорни үж авраг уу? Тэ шүү дээ. Бас ийм гэр бүл манай байж үж одоо бас тэнд орж байгаа 10 сарын 4-нд орно. Сая бас 9 сарын хэдэнд байлаа? 18-нд лөө. Биш хотлоо ярьж байна. 8 жилөө орсон шүү дээ тэмцээнд. тэг гэр бүлийн хэмнэл бол ерөнхийдөө ингээд үргэлжийн дэглэм мэглэм бариад байна гэж байхгүй шүү дээ. Гайгүй шүү дээ. Тэ. Гайгүй яг нэг өөрсөндөө цаг гарах үе гэж бас байна. Одоо улирлаасаа шалтгаалж байгаа. Тэмцээн уралдаат үедээ бол байх. Ер нь бол нэг юм зуны дулаан улирлаар бол яг хүн бол гоё байх хэрэгтэй байхгүй. Бага юм харууллаа тий. Бусад одоо тий гадаа үтэрчүүл тий маркет явах боломж байхгүй юм чинь яг зааландаа гоё яж болно. Тэгээ харгаад юм тий. Бага юм харуулаад. Бас нэг юм хов зүмсэн нэг юм үлдгөө тий. Би хараа энэ дээр одоо цацаагийн бүр яг тэр нөө юун дээр нөө тэр чинь ямар юу вэ нэг юм зуны нэг юм нэг юу шоу ус юм. Бактом цагаан өгзөгтэй. Ягаа билүү? Цагаан байсан баха. Ягаа сарвчтай юм цагаан тэрхүү өмсцөө. Гайхуулж явсан юм тий. Өхрийн гойс гайхуулна гэж тэр юм биш үү гэдэг. За тэгэхээр өнөөдөр дэглэм алднаа аах. Би төрийн юугаар бас жоох идэв шүү. Тэгээд нэвтрүүлэгтээ банк хамтарч ажилладаг манай Солонгос хоолыг одоо яг утгаар нь монголчуудад гоё амтлуулж байгаа Холанги ресторан, Корей хоолны ресторан байна. Өнөөдөр ингээд хамтарч ажиллаж байгаа. Дээрээс нь Kimini Travel-ийн болохоор Хайнан руу байнгын одоо яг Хайнан руу чиглэсэн одоо аяллаа үйлчилгээг маш сайн олон жил туршлагатай явуулж байгаа ийм компани байж байгаа. Тэгээд Kimini Travel маань нэвтрүүлгийн ерөнхий ивентчээр ажиллаж байгаа. Миний хувьд бол шүү дээ. Би залуучуудаа бодволгийн тамирчин байг гэхэд ядаж ингээд жимээ те ингээд явууд муу зуршлуудаас салж шүү. Би нөө өөрөө явж эхэлж байгаа юм бол ариг тамхинаас татгалзаж эхэлж. Одоо ингээд те нэг найзууд уулзаад ганц нэг пив ихэхлээр гү бэлтгэлтэй байгаа. Маргааш өглөө бэлтгэлтэй. Яа лаа. Нэг гар ингээд ирээд нөгөө нэг хорхог боодог гэдгийг те янз янзын хоол идэхлээр яах юм би ингээд бас дэглэм би хаа. Гэт ийм хорц зуршлуудаас бас манайхаа ингээд баг багаар ингээд энэ нь бас амар гоё таалагдаад байгаа байхгүй. Би чинь өөрийгөө бодсон чи амар хорц зуршилтай байсан юм байна. Одоо бүгд байхгүй. Хартуу хүн байсан юм байна. Одоо бүгд байхгүй. Яг жоо Монгол болж байгаа хүндэлтэй. Тий. Ер нь яг энэ цаг уураас л болдог л хэл та яг малчд бол болоод байгаа. Тэр чинь ингээд амар ажил ихтэй хүүтэнд ингээд малцалаа ингээд яаж байгаа штэ. Хагалтай шатааж байгаа штэ. Тий. Бид нар бол ингээд дулаахан юм байранд байгаад үйл тэгээд бас гэж хүнд ч юм уу 100 ч ер нь тэгээд аягүй хүнд иддэг штэ ер нь. Хүнд. Тэгэхээр чинь тэр чинь яг залуу насны их чинь жоох яваад байгаа. Тэгээд нэг жоох хөгшөөд ирэхээр ингээд нэг юмнууд нь жоох мууддаг юм болов би харддаг штэ. Тоорч хэднээс зэрэгтэй? 2, 3. 10 нас зэрэгтэй штэ. Яг штэ. Нэг багтаа. За. Нэр хэднээс зэрэгтэй? 3 штэ. 3 тий. Одоо ер нь ингээд за нэг айлын 2 хүү ба штэ тий. Бас зөндөө зодтолж өсөө байлгүй тий. Бас тэр их тийраа. Тэгвэл өөр түүх өстэй штэ. Тэр удаа агшаагчны загууроо гэж. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд юу байдаг вэ? Яг 7 дугаар анги 10 дугаар гэхэлэр нилээн тийм бас тий зөрөөтэй байдаг. Тэгээд тийм штэ. Хүүхд нас нь 3 нас ч юм бол том зөрөө байхгүй. Сэлэнгийн ийм 2 хүү байла тий. Сэлэнг даруйчлаад өгсөн үү? Тэгсэн. Тэндээс тэг яаж яваад булчин шүрмэст ороосолч юу юм? Наач гоё би ярьж гээзээ. Игс бохгүй. Энийг би яриг сая боддог байхгүй. Энийг ярих боломж гарч байгаа. Манай аавгаас ийм хүмүүс байхгүй юм. Булчин айгу дуртай. Тэгээд ерөнхийдөө бол ингээд би яг сандаг байхгүй. Энэс жоо ах юм чи. Тэр найзуудтайгаа ингээд уулзаад бас ингээд нэгтэй ингээд шоудж байгаа юм шиг ингээд наргаал тэ тэгсэн юм нэг жоох ингээд халаад ирэхээр гэрээ ард юм 60 30 гэр өгсөн байхгүй амар том 32 тэ
тэрийг ингээд нэг 4 5 гэр одоо нэг амар орж ирж байгаа ингэдэг хэн их хөрөхүү гэж уралдаж байгаа байхгүй. За. Одоо тэгээд бодоход бас нэг 40 ч юм уу хэдэн настай байсан. Нэг байсан байгаа шүү. Бас залуучууд те. Тэгээд ингээ өргөдөг. Тэгээд дүү бас сургуульд ороогүй, би сургуульд ороогүй гэсэн байхгүй. Тэгсэн чинь манай аав ингээд 2 төрнөх гэж байгаа байхгүй. Эннийх намхан, минийх өндөр. Тэгээ ингээд юм модон тэгээд ингээд турбагаар хийцэн. Тэгээ манай хоёр л тэрийг мэдэхгүй байхгүй яг юу игээд байгаа мэдэхгүй зүгээр ингээд соних хэвээр. Тэгээ одоо бодохоор тэр яг фитнесийн зүгээр ингээд суурийг тавьчихсан. Тэгээ манайх тэр байж байгаа тэндээсээ нүүсэн байхгүй. Өөр одоо яг тэр одоо хоттой ингээд арай өөр газар руу. Тэгэхэд чинь би нэг 8 дугаар анги маяг байсан баха. Тэгсэн чинь манай тэнд нэг модны үйлдвэр гэсэн. Дампуурсан. Тэгээ тийшээ аав ингээд машин одоо мөнгө өгөөд тэгээд гагнуурч авч яваад төмөр ингээд тастаад төрнүк бас ингээд хийж гэж авахгүй. Ахаад ингээд бидний дараагийн болж ш томроод ирж штэ. Би том болцсон. Тэгээ ингээд яг хийж явах. Би яг ингээд чүү ай өсөр төрн энэ хүрхгүй. Тэгээд би нэг худлаа тоглодог гэсэн. Тэгээд би уус өсөө явж байгаа ойтон болчихно. Тэгээд нэг ирсэн чинь өө энэ сонс ирж авч нөгөөд чи амар болцсон. Тэгээд юм бол яг ер нь тэгжэл ер нь тавигдсан байхгүй суурь. Тий. Тэгээд за одоо ингээ ерөнхийдөө ингээ булчигийн суурь тавигдсан. Тэгээ байжгаад ер нь хизээс тамирчин бол юм болоо гэж шийдсэн байна. Тэр чинь нэг гэсэн би нэг Герман явсан юм аа. Тэгээд би ч угаасаа л хүүхдтэй амар булчилдаг байсан байхгүй 10 жил тэр оюутан ч тэр. Тэгээд ихтэй очсон чинь би ажил дээрээ жоо таргалцсан байсан. Чи одоо ямар таргалцсан мангалцсан ингээл тэгэл жим юмд явна гээл. Тэгээ нэг халт бүртгүүлээ. Тэгээ нэг юммаар болсон. Тэгээд буцаж ирчээд би нөгөө хятад руу нөгөө магистр хамгаалахаар явсан байхгүй. Тэгсэн чинь хятад нөгөө нэг жим гэдэг юм чинь амар утгаар байгаа байхгүй. Оюутнуудын ийм хотхон дотор ингээд хөгжчихсөн. Тэгэл тэнд нэг өргөж байгаа бол 2 жил ч өргөсөн юм аа. Тэгээд нэг Монголд Улаанбаатарт нэг ирсэн чинь манай нэг их сургуулийн найз ингээд амар болцсон ингээд болчин шумсд гарцсан. Тэгэл ер нь яасан хийсэн ингээд тэгсэн чинь дахин юм гэддэг юм. Би нөгөө мэдэхгүй бөхчүүд чиг өргөхөөрөө л ингээд жинэж үнээр бууцад л те. Судлахгүй л байгаа байхгүй. Тэгэл нэг дахин юм агцах хэдэл тэгсэн чи нэг тэмдэгт орж үзчих. Би надад дугуй хүсэл байсан юм л да нэг ямар нэгэн тамирчин болох. Тэгэхээр нь тгийгээл тэгээд тэр чинь 15 он бил 14 лөө 14 те 14. Тэг 14 онд би улсын аваад нэг 4-5 сард бэлдсэн. Тэгээ орсон чинь мөнгө мэдээд авчих. Яг тэрийг алтан цар гэж үзчихсэн найзуудтайгаа тий. За. Тэр үед алтан цар их хичээж эхлэв. Ер нь Оюутан байсан би. Цэргийн сургуулийн. X зүсийн тоглолтныг орж ирсэн Тий, тийм. Би тэдний байхгүй юу? би тэдний нэг амар зураг өгдөг те. Би хажууд нэг ингээд чирээс Гэхдээ Баясагийн юу зурцсан уу? Булчин зурцсан. тэр зургийг олж тэр чинь яг 15 байгаа. он байхгүй. Тий, яг 10 баг 10 юм шүү дээ. Тий. Тий, 2 жил нь тий. 20 жил нь. Тэг чи бүр амар өссөн шүү дээ. Бүрчмийн 20 жил байхгүй яг. Зөв. Тууштай 2 жил хичээлчүүл Тэгээд тэр халтраад байна. Би өөр инженер байсан байхгүй юу? Төмөр зам инженер механик. дахиад. Төмөр замда. Тий. Дүүдэс цаа бол болохоор одоо алба хараалаа. 05 дотоодын зэрэг. Одоо энэ орбитын эцэс гэдэг юм да. 151 гээ хилийн зэрэг анги залгаа. За. Тэнд 2007 он таалсан баха. Оюутан болохоос өмнө үү дараа нь? Гүү. Юу 10 жилээр төгсөөд цэргийн алба хагаад тэгээд тэндээсээ би цагдаагийн актанд байжгаад ахлагч болоод. Тэгээ 3 жил цагдаад байжгаад тэгээд дээд 15 он төгсөө. Тэрнээс хойш л ер нь яг хэрчмтэй. Би яг сургуулаа төгссөн байжгаад яг ингээл хүн ингээд яг сонирхлоор болдгүй юм байл л те. Батлан сургуулийн ерхий зэргийн командын сургууль 4 жил жаа хийгээд тэгээд ер нь бол 95% таа илүү 96% таа шүү лөө онц төгсөөд тэгээ хувирлаж чадаагүй байхгүй. Одоо энэ хэлмээр санагдаад. Юу төвлөрсөн? Код авч чадаагүй. Анги руу хувирлаж гэж чадаагүй. Айлын анги руу хувирлаж чадаагүй. Тэгээд хэлэх хэрэгтэй. Уг нь онц сурлагдсан байгаа. Тий, уул нь бол бас нэг юм цэргийн мэдлэгийн хувьд айгүй сайн байсан юм аа. Бүх тэмцээн урдаанд л тэр бол төрүүлээд лээд үгээсэн. Тэгээд яг тэгээ хувирлаж чадаагүй. Тамирын шалгалтандаа би яг ганцаараа тэнцэжсэн байхгүй. Тэгээ хувир аваагүй. Түр хувир аваагүй. Тэгээд заа угаасаа болохгүй мэй тэг чигээр хаяа. Тэгээ агаа сэлэнгэд нэг жим ажилладаг гэсэн. Тэрийг нэг жил манаач хийгээд тэгээд тэмцээнд орсон да. Тэр жимийн эзэн маягтай. Тийм. Тэгээд яг өглөөдөө Тэр үеийн жим эзэн байсан байхгүй. Тэгээд яг нэг ингээд тэмцээн орлоонд орно. Яг нөгөө нэг яг хэлсэн Спарта болсон жаас тэгээд би дотор уцах цаана чахан жиж махцах хэдий да энэ төр. Тэгээд нэг хэсэг дэглэм мөглөмөр. Нэг 2 жил бол дэглэм барьсан би. 17 он хүртэл. Тэгээд нэг тэмцээн орлоонд ороод яг эхлээд нэг хидэд гараад буусаа бас ер нь үс тийм юм бол хүн болгонд л байгаа. Бүх хүн угс аврах төрөхгүй. Ер нь. Тэгээ яг тууштай байсны ачаар яг тэгэл болж л байна. Би нөгөө нэг 2 хэд турснаа та. Нэг амьдралдаа яг одоо 25 ил турж утсан. Тэгэхэд энэ хүнийг авъя байлаа. Энэ хүнд одоо
өглөө болгоо их багтууллаа. Тэр чинь бас амар хөлбөр өссөн бохгүй та. Би ч яг анх зөргөгч 14 5-нд мэдэн шүү дээ. Нөгөө алга хийдэг багт чинь нэлээд бас байсан шүү дээ. Маста бас тий. Ер нь 100 хүржин даа гээл тэгэл цацаад очил намайг тураагаад өгөөч. Амраахтал найз байсан шүү дээ. Тий. Одоо намайг ч нөгөө амраахтай нэг кино тоглолцохоор хүмүүс үе гэж боддог. Тийм л тарган байсан ба шүү дээ. Тий. Тэгээд овртой тий. цацаад очил яг тураагаад өгөөч гээл тэгэл Ийм зураг гэдэг хүүхдийн зуучил хаана тий. Торцсон зураг. Тэгээд хүн яг ингээд гоё тураад ирэхлээр юу юм бэ л да амар гоё залуулждаг те. Юу царай би хааны байгаа зүйлдээ амар гоё залуу харагддаг болж байгаа байхгүй. За сайхан хоол орж ирлээ. Эдэндээ Хүүхд олгоо хайцсан байж тэгэл аваа. Баясаа бас нэг жоохон нэг тарга байсан шүү те. Би тарган байсан шүү дээ. Тарган байж байгаа. Баясаг чи ийм лирэн биетэй хүн бохоо. Тэр ингээ энүүгээрээ таргалдаг. Одоо ч байна л да бас. Ер нь удаандаа арилдаг юм аа. За та хоёрыг хоол ирдэрээ. За. Энэ бас юу? Манай энэ газрын одоо оунер гэх юм уу? Манай ганаач нь бас явдаг. Тий. Тэгээд жижигэ хоёр маань энийг ажилладаг байгаа. Тэгээд бид нартай хамтарч ажиллахаар болсон байгаа. Би сая 5 сард ирсэн шүү дээ. Тий. Тэгээ би нөө очроотой намайг хоол идэгээд хэмээний яг нэг угаасаа жоохон солонгос дуртай байхгүй. Тэгсэн чинь энэ ганагийн хоолоо тэгсэн ах. Хоолоо гэсэн. Хоолны газар байгаа гэдэг. Тэгээ энд ирсэн шүү дээ. Санаанд 5 сард Ирж байгаа шүү дээ. бид хоол ичээд байгаа шээ. Бидний хоол бол тасраа уус. Тэгээ гоё. Айгу гоё юм лээ цэвэрхэн. Цацаа иржсэн үү чи? За би нэдэд ирсэн. Тийм. Ганагийн чууд багш нь би юм байна шүү дээ. Тийм шүү дээ, тий. Хамгийн амар мэдсэн шүү дээ. Өө хамаагүй жин хасахс аюултай юм байна. Би чи анх жимд яваад уран зөргөндөө би чи барыг нэг 78 байжгаад би 63 болсон бохгүй юу? 15 ил ассан бохгүй юу? Тэгээд өшөө дээ тэрний дараахан байжгаад ингэ өссөн чи нөх хөлсөрч асар олон кайл салдагдсан юм байна. Тэгээ би жим дээрээ өшөө дээ мөр хийж жагаад игмээ хугалсан шүү дээ. Такkel чүдэн зурж байгаа юм шиг. Ингээд чүдэн зурж байгаа юм шиг чихэн дээр такkel. Тэгээд гар ингээд даагдгаа болсон. Тэгсэн чинь амин дэм уухстай байхгүй. Амин дэм уухстай тэр нөгөө кайз майц уухстай. Хэрэгдээ чинь л тэр байхгүй. Одоо чинь хоол үнсээс авч чадахгүй байгаа бүтээгдэхүүнийг уусаа. Чи хөл шилсээр алдаж л байгаа бол тэрийг буцаага нөхөх хэрэгтэй. Харин тэгээд нөхгүй. Хүн удаандаа ингээд ирчээ алдаад тэгэхээр ядраад яг чиний хэлдгээр яг тэр өөрөө угарч байгаа. Ясвал хэрэгжтэй юм байлаа шүү дээ тий. Тэгээд мөр ингээд хийж такkel явуулсан. Ээ бурхан минь. Тэгээд тэр чигээр ингээд даагдсан юм байлаа шүү дээ. Тэгээд энэ ховор анхны тохиолдол баг. Би ийм сонсож байгаагүй. Би тэгээд асуусан чинь хөлсөөр асрах хэрэг юугаа алддаг, яс сэрэгждэг. Тэгэхээр тэрийг нөхчих ёстой. Тэгтээ ер нь юм байхгүй. Фитнес ч өөрөө угаасаа алсуур хүнийг айгу ядрадаг байхгүй. Тэгэхээр тэрийг яаж нөхөхөөр угаасаа нэмэлт бүтээгдэхүүн амрал Уурга. тий одоо нэмэлт бүтээгдэхүүн тэгээд BC тэгээд уурга бүх юм орчих шүү дээ. Дээрээс нь зөв хооллолт тэгээд зөв одоо нойроо авч амрах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ингээд одоо яг машинаар тайлбарлая л да. Ямарваа нэгэн машиныг угаасаа тос маасны солихгүй бол тэгэл бас хэцүү болчихж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан чи ингээд хөлсөөр хамраг юм алдаад байгаа шүү дээ. Тэр чинь ингээд гаднаас ингээд Зуурцсан маастай л яваад байсан. саплментээр авна шүү дээ. Тэгээ бас хаяа бас чи нөгөө нэг энэ Чи тусмаастаа сольж барыг залуучих юм шүү. ингээд хэлгэж ядаргааны юм уу хэлгэж шүү дээ. Тэгэхгүй чи ингээд өөрөө амар махруу яваад байгаа. Би чагнахгүй л байна л да. Игдүүлсэн байна. Өөрөөс тэн дээр Тосмаалгүй явж байгаа тахир годоо хуг шаасан. Эдэрхий донцсон байна. тэрэн дээр манайс нөгөө тийм мэддэггүй л байхгүй юу? Тийм мэдлэггүй. Одоо шүү дээ. Ер нь ингээл үт юм бэлээ. Анх орж байгаа усуд бол яг нэг үг хэлэхэд бол багш авчих хэрэгтэй юм бэлээ. Тэгэхгүй бол Тий, яг зөв. өөрөөсөө хичээгээл жил хийж байгаа хөдөлмөрийг багштай нэг те үнэхээр явж чадвал 3 сар уу? Тийм, 45 он. 2 сар дотор ингээд амар гоё болж байгаа байхгүй. Тэгээд багш нараа зөвлөгөө аваад ямар юм уух өөртөө зориулсан тэр нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй бол яг натуралаараа бүтэхгүй юм билээ. Тэгээ ер нь бол ингээд ийм байхгүй. Дүнгийн хичээлж байгаа хүн бол ер нь хэд нэг ийм систем гарах хэрэгтэй байхгүй. За би ингээд нэг 2 сар ингээд нэг дэглэм мэдээд үзье. Яг амар хатуу биш. Зөөлөн. Тэгээ ингээд нэг 8 ил ч юм 10 ил хаслаа шүү дээ. Тэгмэд өөрийгөө шагнаад нэг 7 хоногийн 2 өдөр ч 3 өдөр ингээд гоё энгийн хооллох хэрэгтэй. Тэгэхээр нөгөө ингээд их биш. Яг тааруулж идээд тэгм бол би чинь гаднаас юм орж ирээд нийлэгцэлтэн сайжраад цаад нэг 7 хоногт аюу өндөр энергид орж ирдэг байхгүй. Зоргийн гоё юм байдаг шээ. Нөгөө ингээд тэмцээн дасар ингээд дэглэмтэй байж байгаа. Тэмцээн дууснараас юу тайлах вүлээ? Нөгөө ингээд нүүрсээ тайлах гэдэг юм уу те? Юм иддэг штэ. Тэгсэн чи зоргигийн тавьсан бол алдартай штэ. Яасан гэлээ. Гэхдээ одоо гэж аахгүй. Цацаа өгч болохоор манай багш ч болохоор өөрөө нөгөө тэмцээн мэмцээгээ шууд нөгөө шагнал урамшуулдаг яваад гэж юм шүү. Тэгээ нөгөө ялагчийн шагнал магад гэдэг юу над дээр буцаж анхаарах. Тэр чи бүтэн тэмцээн зохион байгуулж байгаа юм чинь. Би чи тэд чинь өө сайхан гар заяа. Нүүрс бас 2 хоног ус хасж байгаа. Би чи тэд чи бас мөнгөн медальтай хүн шүү хийж байгаа. Чам кафе. Чи хасалтай юм лээ. Тий.
Тэгээ байж байгаа гарч ирэнгүүтээ тэр чинь ингэдэг юм байна шүү дээ. Системтэйгээр балгаар тавьж мавд юм байна шүү дээ. Усыг те. Тэгэж мэгсэн чи би чи гарчаар юу хүстэй балга. Шууд хоёр хошууд авахулж дээ. Тэгээ гарч ирэнгүүтээ юу хамаагүй гэж мэдээ. Тэгээ тэнд сууж уусаа оройн бакет бол арх барих уугаад юу бүр өөрийгөө бүр алаа гэсэн хөөж. Чи бүр жим яваагүйс бүр юу тийм бүр зэрэг нэг яцсан. Тэр бүр өвдүүд. Тэр оройн маргааш оройноос бүр өвдүүд бүр алах юм байл шүү дээ. Тэр чинь тийм системгүй байдаг. Бид нэрчилд орж байгаа хгүй ааж мааж өгөхгүй. Тий. Огцом өгөөд хуушуудаа огцомцсон байна. Яг огцомцог анхны хэмжээ тэр байдаг гэсэн. Ерөнхийдөө нөгөө нойр буцахаа бас чочтой байхгүй. Чус айгу зөөлхөн явж байгаа гадаас нэг юм ороод очих юм шиг. Хүй хаа юу вэ гэж бодчих. Би дотроо Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч бүгдийг хуваалцъя. Хурааны Korean ресторан. Ерөнхий ивент тэтгэгч бид таны дурсамж дүүрэн аяллыг бүтээн. Kimini Travel. Тэгэд хоёул шинэ жилээс өмнө хоёулаа гоё болч. Нэг дараа боцоо ороход шинэ жилээс өмнө би яг чамархуу тийм бамартай. Хүмүүс нэг дээрээ зааланд орж ирэл. Ер нь хэр удаа хичээлж нэг юм болохоо тэр гэдэг те. Зааланд нэр заал гэснээр заалан дээр өстө гоё хүмүүс зөндөө ирнэ те. Тийм шүү дээ. Зөөр ингээд яг би анх ингээд тоглоод байна гэж боддог байсан чи үнэхээр яг юм нүд хийдэг хүмүүс байна. Тэ ирчээл тэ нэг юун дээр төхөөрөмж дээр очиод тэ харж яснаа ингээл тэ яг тийм нэг нүд юм байна. За тэгэл тэр дунд чинь бас үнэхээр бас байхгүй байж явж байгаа л нэг ирэхлээрээ тэ алаал гэстэй хөлсөө гаргаж байгаа л тэгэл маргааш нь байхгүй хүн байна. За тэр нь би яваа. Олон төрлийн хүмүүс байна. Асгүл бол нөгөө нэг юм ярэ зогсдог усуд байна. Тэ. За тэр нь бол манай урлагийнхнаас Тэвк ах шүү те. Тэвк бол яг тийм хүн шүү те. Амар мэдлэгтэй. Энд яг нөгөө тэр юм дээр за наа чи бол байсан байхгүй те. Байж байгаа нэг эрээгүүтэй. Энэ яг энэ далбааны ар руу орж ийн үү? Тэр гэж байж байгаа тэгсгэж байгаа. За нэг тийм байна да гэдэг. За ингээ. Манай нэвтрүүлгийн ерөнхий үедгч Kimini Travel-ийн хамт олоо одоо сүүлийн үед Хайнан руу их аялал гаргаж байгаа. Тэгээд хоёртоо сая төгрөгний эрхийн бичгийг за баярлалаа. Орсонд зочноор ирсэнд баярлалаа гэж галууж байгаа шүү. Ямар гоё юм бэ? Kimini Travel-ийн рекламын нэг шеэр хийн шүү. Хайнан дээр очиад нөгөө болж байгаа гаргаж байгаа юм байна. Хайнан дээр очиад нөгөө сүлтэй юм бэ те? Яасан гоё игээв те? бэлгийн карт тэгээд одоо нэг жишээ нь хайнаа руу явхад чи нэг хүний нэг 4-5 сая болж гэнэ үү да. Хэд үт юм бэ? Тий, 4 сая. Тэрнээсээ сая төгрөг 5 гаал асууж. Тэгээд тасчихсан. Сайн асч. Энийгээ барьж чаал асууж. Тэгээ Kimini Travel-тай маш их баярлаа. Дээрэс нь энэ гоё амттай хоолоор үргэлж нэвтрүүлэг болгон дээр энэ гоё хоолоор тайлдаг Holanji рестораныхаа хамт олонд баярлаа. Holanji. Тий. Манай ерөнхий ивентгч Kimini Travel 10 дугаар таамд ажиллаж байгаа манай Holanji рестораны хамт олон байгаа. Баярлаа. Хоёртаа бас баярлаа. Баярлалаа өрсөнд баярлалаа. За Тэмцээний үеэр яасан гинэ нэг яасан гинэ. хэдэн хүнийг бэлдэж хэдэн хүнийг ухаалдуулж унгаа. Амар. Би ч яг өөрөө ухаалдан галалцсан. Тэр чинь 15 он байсан баха. 14 онд нэг улсын авар болцсон байсан. Тэгээд хотын авард нэг орсон юм. 15 онд. Тэгсэн чинь би л угаасаа яг ингээл улсын авард мөнгө авчихсан юм чи хотын авард нь төрүүлнэ гэж бодож орж байгаа шүү дээ. Тэгэл хамаатныхаа хүнд хэлээд нэмдаа ах. Тэгээд цэцгийгч болдох тэр ирдэг байхгүй юу? Цэцэг мэцэг ярьцсан. Тэгээд тэр үед ч нөгөө дэмжиж ирсэн юм уу? Дэмжиж ирж байгаа юм. Ингээд тест дээр үзэж байгаа. Би яг тэр үед чинь бас яг ингээд амар шин ерөнхийдөө юм мэдгүй байгаа шүү дээ. Тэгээд ус хасна гэдэг чинь арийг хассан юм шиг байна. Тэгээд тайлан дээр ингээд бөөнөр гаргадаг ингээд 5-5-аар нь гаргадаг. Тэгээд би нэг тариад гол авчаад байсан. Тэгээд Тэр чинь байдгаараа чангалдаг шүү тийм чангалдаг шүү дээ. Тэгээд нэг юм аргашаа хараад нөгөө нэг ингээд поз авдаг байхгүй. Тэгээд би ингээд боцсон яг тэр үед л би ингээд манарсан байгаа байхгүй. Шууж хэрэгээ. Ураа хараа ингээд байгаад сууж байгаа. Тэгээд ингээд сонсч байсан чинь манай их сургуулийн ангийн энэ талаас л орилж байна. За эргээч гэж. Гэсэн чинь нэг яасан ч ёо тэнд баг 30 секунд л ингэсэн юм шиг. Бүх хүмүүс хэрэгцсэн. Поз яваад байгаа байхгүй ингээд. Тий. Тэгээд яг хит ус их хасцсан. Жохон шууж хэрэгцээ. Тэгээд ингээд нэг жоох ингээд нэг юм чимээгэнд орж ирээл эндээс яг цацаа эргээч гээл тэг эргэж ирсэн. Яг хүн үзэж байгаа жоох байдалд орсон л да. Ах эцнэр ирсэн баг. Монголын одоо бүх их л одоо бараг л олон тэл хүмүүс бүгд одоо бас манай дүүд цаа тэр маань ирж та шав орж байна. Ер нь ямар нөхдүүд байна одоо. Байна. Ер нь бол яг харьцангуй ер нь бас олонний тэл хүмүүс чинь бас тууштай шүү дээ. Яс нэг талаасаа ингээд хэлхээрээс үг аавна өөрсөндөө яг нэг анхаарад бичлэг зурганд ордог учраас тэрэндээ амирыг анхаарад ер нь бол тэр тал дээр бол ер нь дайггүй шүү. Ер нь тэгээд яг маа чамп ер нь бол үргэлжлэлээ гэсэн нээлттэй байна. Хүн өөрөө яг тэ өөрсдөө хүсээ ингээ тгий гэвэл
бүх зүйл нь боломжтой Өөрчлөлт багш өгнө байна гэж. тий. Биш. Хоёр одоо шүү дээ. За Сэлэн аймагт одоо ингээл нөхдүүд байсан. Би бол сонсохноо бол ах цацаа жоохон даруухан дуу, дүү цацаа жоохон атманжууд байсан гэж сонсон лээ. Амар атам. Ер нь бол магадгүй байх тий. Би бол тэгж бодож байгаа. Онгорхийн жин онгороод яг ард талаа яг ах хариуцдаг байсан байхгүй. Дотгороо хэдий зодцдаг. Онгорж байгаа яах гээд байгаа бөө ирэнгүүт ахаа. Тэгээд тухайн үед хараа хоёрын тэр одоо өрийн дэвтрийн соёл гэж байна. Ороо нэвтрүүлсэн өрийн дэвтэр шүү дээ. Тэгээд өрийн дэвтрийн соёл гэж байв одоо Хэрэг хөрөл хичүүлдэг, мөчүүлдэг тийм юм байв. Байсан шүү дээ. Амар их юм зээл авдаг байсан. Тийм сая ихтэй айгүй сонин штэ. Ингэж байгаа байхгүй юу? Манайх Сэлэнг аймаг Сүхбаатар сумын корпус гэдэг нэг юм гэр оролт байдаг байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр маах нилийн хойшоо захтаа байдаг. Яг маа доотлолт Гандраа Гүндгмаа гэдэг ихчдүү хоёр байдаг гэсэн. Тэгээ айгүй сайн танин. Дэлгүүр ажилладаг юм тий. Дэлгүүр түүз ажилладаг амар олон жил ажилласан. Тэгээд одоо тэр чинь одоогоос бодохоор би 4-4-р анги банк байсан. 2000 оны их үе юм авцаад байхгүй. Тэгсэн чинь сая манай Чанкаб тэмцээн боллоо. Тэгсэн чинь отгоохын банд нь орж манай тэмцээнд орж ийн. Хүү сайн аханд өгөө ингээ харч яг мó. Өө сайхан яасан ийсэн гэсэн чинь манай хүүхд орж байгаа юм шиг. Тэгэхээр би тайзны харлаа. Өөс тайзны харлаа хүмүүс оруулдаг байхгүй хамаагүй. Тэгэхээр тайзны харлаа оруулаад хүүхдтэй нь уулзуулаад. Тэгээ байжгаад би чи ингээ наан цагаар ингээл тойроо баахан алхаж гүйж байгаа юм чинь ингээл юмнууд зохицуул. Тэгээ яг уртлын үүдэн дээр очсон чинь гандрагч. Өө за. Тэгээд тий гадаадад аягүй олон Яг нөгөө зээл авч ийсэн хүн тий байна. яг миний нэг яг ингээд Үйлчлүүлж явсан. зээл авч юм Гог гооч цагаан самар иддэг зээлж байсан хүн маань тэнд байж байгаа юм чи үгүй сайн байна уу таамаа гэх. Тэгээд очоо оруулаад тэгээд хүүхд мөнгөтэй хараад. Тийм болсон. Айгүй сонир юм да. Маш олон жилийн дараа ер нь бол нэг 20 гаруй жил мэл болсон. Тэр бол тийм соёл бол байхаараа нэг байсан мэт тий. Тийм аль дээр үл байсан чи бид нар бол доороос бол ундаа тэгэл гөх юм аяг их зээл шүү дээ. Тийм угаасаа тэгэл нэг юм 10 20 төгрөг нийлүүлээд юм авч идэж байгаа юм чинь мэдээж нэг 5 10 төгрөг тутаа шүү дээ. Ер нь яг бод тутгаараа нэг 5 төгрөг 10 төгрөг тий. Дараа Тэгээд аавчийн цалин бохлоор. Тийм нэг юм Орос хүүхдийн зурагтаа нэг бичээн байдаг. Тухайн үед 550 авчлаа. Тэр чинь амар үнэтэй шүү дээ. Яг нэг сумагийн нэг юм ууд шиг тэгээ цэнгэр мэхэр нэг ягаамагаа өнгөтэй. Тэр амар амттай. Тэрийг л амар их идэгсэж идэгсэн шүү дээ. дотор нь мөхтэй шүү дээ тэр чинь тий. Чөмөгтэй тий. Цомагийн оргин нөхгүй юу? Тийм яг сумагийн оргин яг. За тэгээд одоо оюутан болцоолоо. 3 жилийн зайтай тий. Тэгэнгүүт энд одоо нөхрийг төгсч иртэл 3 жил бас газар амьдарч ирсэн байх нь хотод Улаанбаатар хотод бас нэг хүн болчих гал тий. Бас нэг тэгээ тэнд бас үр зээл 50 жил яваад байлгүй дээ бол тий. Би 7 хоног бол ээж рүү ярьдаг шүү дээ. Яг болондоо 20,000 төгрөг аваа. Амар юу гань хоол идэнэ. Тэгээд мөнгө бас тэгээд сүүлдээ бүр нөгөө хаамбак нэг тилэр намайг таньдаг болцгоё. Мөнгө аа. Ээж юу вэ? 20 чинь ер нь тэгээд байнгын 20 тэгээд баг ээж амар шатааж л ер нь ойтон болсон да. Хотод ирээд таагаар амьдарч ирсэн. Хотод ирээд хотод ирээд манай ихч чинь бас надаас 3 ихч аахгүй. Тэгээд ихч яг төгсдөг жил ерөнхийдөө ингээ би ирж байгаа байхгүй. Тэгээд ихчтэр яг толгоотод ямарсан нэг тухайн үед байшин хөсөлж ирсэн. Тэгээд нэг өвөл нэг 100 тэгээд ихч угаасаа Герман явцсан байхгүй сургуулаад төгсөөд тэгээд би шууд Төмөр замын оюутны байрлалаар би Төмөр замын оюутны байраас ер нь инженер инженер механикаар төгссөн. Тэгээд байранд л байсан. Тэгвэл алтан цацал орж ирээд хаахан сөрсөн хүн бэ? Би ч Батлан уулын их сургуулийн дэвэр хөрс 2011 онд орсон юм чинь. Тэгээ маа нэг багын найз байгаа. Батгэлэг гэж. Тэднийд би нэг 8 сарын сүүлээс 11 сар гартал мартал байсан. Тэгээ маа найз чинь тусдаа ихнэр хүүхдтэй болохоор бас яваад өгнө. Тэгээд би бас яг ээж автан цуг авах жоохон юуг. Нэг 2-3 сар болсон. Тэгээд нэг энэ 500 оюутны байр гэдэг одоо цай 66 арт байр байгаа. Тэнд нэг жил болоод тэгээд тэндээсээ 2 дугаар курсээс авах офицерд байсан тий. Тэгээд 2 дугаар курсээс офицер одоо шүнийн гарааны ард Няма гэдэг ахын одоо яг нийтийн байр байгаа. Тэнд 3 жил болсон шүү дээ. За тэгвэл хараа за ийм юу вэ нөө? Манай баясаахын одоо нэвтрүүлгийн одоо ийм нэг үндсэн асуулт. Амьдралдаа одоо тохиолж ирсэн тийм маш их өрөнд орж ирсэн ч юм уу ийм хулигдуулж ирсэн ч юм уу их тийм одоо юу гэдгийг санамсаргүй эсвэл одоо ингээд одоо нэг ажил хийгээ бүтлгүүчээсэн ч юм амар өрөнд орж ирсэн түүх вэ нөө? За алтан цэцэр хүүхдтэй хаа юм бэ нөө? Бүгд жоо одоо сая 2-3 жил Харгаа өмнөр орж яриад яах вэ? Тэр одоо бодож байна. Юу вэ гэдэг. Би ямар ч зүйл юу яасан. Яг тухайн үед нөгөө нэг улсын аваад ороод мөнгө медаль авсан. Тэгээд би жоохон Төмөр зам дуун ажиллаж ирсэн шүү дээ. Тэгчээд ерөнхийдөө энэ ер нь болох юм байна гэж би шууд ингээд ажиллаж ажиллаж байгаа байхгүй юу? Фитнесээр явах гэдэг шүү дээ. Тэгсэн чинь тухайн үед бол фитнес тийм илбэг байгаагүй. Тэгээ манай Сэлэнгэд яг миний ажиллаж байгаа фитнесийг өмнө хүн авцсан байсан байхгүй юу? Тэгээд би ойлгохдоо болохоор тэрийг үнэтэй л орж ойлгосон байхгүй юу? Тэгээ би юм мэдэхгүй байхгүй. Найзаас асууад энэ хідээр хүндэгдэх хүс манай найз энэ 60 сар боллоо гэж байгаа. Тэгээд окей. Тэгвэл надад тэр хүн надад 35 билионыг тэр хацаад өгсөн юм.
Тэгээ би чи угаасаа ингээд яг оюут надад угаас мөнгө байхгүй. Тэгээ би чинь слэгэнд нэг байртай байсан бохгүй. Байраа зарж хаяад ээж авандаа амьдраад бизнес хийдэг болоо худалдаж авч байгаа байхгүй. Би яг ингээд өөрөөг нь төрөлсөж байгаа юм л да. Тэгээ худалдаж авсан сүйдэн сонсоод байсан чинь тэр нь ерөнхийдөө нэг 10 хэдэн сая төгрөг юм байсан юм би. 20 тус гарцаа 30 сая авсан юм байна да. Тий. тэрийг нөхөх гэж хэсэг юм болов. Тэр нь тэгээд би 3 жил болсон. Тэгээ би нэг 15 он биш 16 онд Америкт тэмцээнээр явсан. Тэгээд буцахтаа би их нэртэйгээ танилцсан байхгүй. Тэгэл мэдхгүй тэгэл фитнесээ дүүдээ үлдээгээл Америк явсан шүү дээ. Тэгээ би тэрийг 10 саяар зараад. Тэр гэрмэ яваад гэсэн. 30 тоор авсан фитнесээр 10 сая зараа. Сүүлээр би гэрмэ аваад 18 оны 1 сард ирсэн бохгүй юу? зараа явцсан шүү дээ. Байна. Тэрэн дээр бол яг би бол өөрийгөө жоохон Алдсан жоохон ингээд нэгаш доош нэг ярилцах байсан юм байлаа. Ингэж Магадгүй тэр чи юу юм шүү. Хэдий мөнгөөр удахад алдагдaltaй байгаа боловч амьдралд бас амар одоо нөгөө нэг те сургамж гэдэг шиг те. За ингэж болохгүй юм байна шүү. Ер нь ингэдэм байх шүү гэдэг нэг. Тэгээ одоо энэ фитнесийн замлын суурь тэндээс тавигдсан юм байна л да. Ер нь бас те байна. Жим аваг байсан бол хоёр ингээ явж явах уугүй юу. би ч бас шилэнгэд фитнесээ ажилладаг байхдаа хот руу нөгөө тэмцээнд явдаг байсан шүү дээ. Тэрийг арын албыг алтан царалдаа наваа явцаа авах. Тэш нэг 2 3 жил болсон. Тэг чи одоо хэдэн жил юм? 3 их ч октоодыг үнэгүй явуулсан да. Тооцоо дээр яасан шүү дээ. За одоо ингээ. Манай нэвтрүүлгийн дүрэн маань болохоор яадаг вэ гэхээр одоо зочдтойгоо ямар нэгэн байдлын одоо фан гейм тоглоно. За. Тэгээ ялагдсан нь явж үр дарна. Карта зуруулна. Тэгээ тэр нь рандом байдлаар одоо тэдх уусыг тэдх айлахад тэр нь одоо хэдэн төгрөгийн өртөөр мэддэхгүй те. Тэгээ бид нар тэдх айлахад 100 төгрөг гарчиж болно, 100 мянга гарчиж болно. Тэгээ тэрнийхээ өрийг дарна. Шинэ 5 дахь дугаар байхгүй юу? Эхний 4 дахь дугаард бүх зочиндоо хожигдсан битээ. Тэгээд 5 дахь дугаар дээр зочноо заавал хожиж өгсөн 2 бодиг ороод шүү. Одоо хожих ба. Тэдэж очихгүй. Физикл юм орж ирэл үнэхээр амжихгүй. Хоёрын бүгс физикл юм хийгээгүй юм шүү. Тэмцээний орж ирсэн зочдыг хардаад байна. Тэмцээнийг бол энэ сценийг найруулагч редактор зохион байгуул. Битээрч мэдэхгүй. За тэмцээнийхэн төрмийг танилцуулчих. Хамгийн ихний тэмцээн ийм байна манайхаа. За энэ сонин ингээ бэлдээ тавьсан. Бүгднгийнх нь одоо урт хэмжээ нь яг адилхан. За энийг гар оролцохгүйгээр зөвхөн хөлөөрөө ингээ татаад нааш нэг хамгийн төрүүлж ингээ дуусгасан тэмцээний ялагч болно. А гэхдээ нэг одоо хоёр нэг баг зөргөө төр нэг баг штэ. Нэг багийн хоёр хүн хоёулаа заавал дуусгах хэрэгтэй. За. Одоо нэг нь төрүүлснээрээ яахгүй. За хичээдэг юм шүү дээ. Хин хөл хийсэн баг нэ. Зөргөө хөл хийсэн. Таарсан өдрөө хөл хийх юм да. За тэгээд эхний тэмцээн байж байгаа энэ тэмцээний ялагч хэн тодорхой гэдгийг хамтаа харцгаая. Тэгээд цацаа тийм үү, CB тийм үү? Өөрийгөө яахлагч болоод хич багийн яахлагч бол гэж хэлээгүй байхад тэ өөрийгөө. За явах уу манайхаа билүү. Анхаар 3 2 1 эхлэе. Ой хүрээ. Үнсэлэг явахгүй шүү. миний горцоо. Наач татсан. Би дөрөвсөн шүү. Би дөрөвсөн шүү. Химбэ? Бараг зэрэг шүү. Бараг зэрэг шүү. Манай шүү. Яаж юм бэ хийргээ. Хоёулаа явуулгын солиог. Эхний хэд ч бүр ингэ дандаа хий явлаа штэ. Бас хоёулаа энэ вэ? Нэгт. Нэг тийм. Хоёр. Хоёр таад би 3 баясаа. 4 том цаа. Тийм баха. За тийм баха. За явж байгаа юу? 3 дугаар 2 дугаар тэмцээ Аахаа байгаа байна. Манай редактор зүйлээс Аахаа бэлтжээ. Бид дөрвийн хувьд 3 боломж байгаа. 3 боломж байгаа. За энд байна. Алдах юм бол нэг одоо аваад яваад байна. Тэгээ зөв хариулт аргашаа зогсоод байна. Хотолтных биш шүү. Энэ нөө нэг Тий Аахаа гэсэн. Ахагийн тав. За тэгээд хариулаа явах нь байна. За эхлэв. За эхлэе. За сайн сонс. Кетчуп анх аль улсад зохиогдож байсан бэ? За нэг тасагтай авчлаа. Бууд. Кетчуп содохтай. За. Нэг одоо хасё. Би ч байхгүй юм байна. За Кетчуп. Кетчуп биш тий. Итали. За Бас. Буруу. Буруу. Кетчуп гэдэг зүйл чи анх одоо паста буюу одоо те томато фондорноос гарсан. Тэр чинь юутай фондор ойрхон байж болох уу? Кетчуп ээ. Кетчуп. Хятадас. тий. Хитэ хомон гэдэг харж юм паникч. Усан хэлсэн юм уу?
Улсын Асуултаа сонсох шүү. Улаанбаатар хотын автобусны тээврийн хэрэгслийн улсын дугаар ямар өнгийн дэвсгэртэй байдаг вэ? Яа нэг нэ. Улаанбаатар Хамаас хотын их асууна. автобусны тээврийн хэрэгслийн улсын дугаар ямар өнгийн дэвсгэртэй За байдаг вэ? би л. За үгүй мэдэн шүү. 1 Аа 2 дугаар гэж ард нь Өнгө. өнгөний яриад байгаа маа зүгээр өнгөний. Одоо номер чи өнгө Номер болоод өнгө байгаа юм. шүү дээ. за. Би харсан. Би харсан. шар. Зөв. Баярлалаа. Нэг одоо аваад. Биш юм бэ те. Юу үгүй. Одоо өөр асуулт асуу. За зориг хараа. Эрэгтэйчүүдийн боксийн 1 раунд хэдэн минут үргэлжилдэг вэ? Би мэд. 5 секунд. Буруу. 1 раунд шүү дээ. Нэг Одоо раунд. аваад ирээ. 3 минут. Зөв байна. Йоо ямар аим. Над ийм тарчих. Дэлхийд даяар бүх цаг үеийн хамгийн их орлого олсон кино. Заавал нэг юм уу те? Энийг надаас Титаник. Хамгийн их орлого олсон. Буруу. Титаник 2 нэг дэж байгаа 2 тарцсан. Аватар. Зөв. Аа Титаник чи нэг дээсэн. Бас нэг киноны юм байна да. Аваад ир надад. за За, чи суугаар. би өчигдөр шилжлээ. Гой зөөлөө асуулт өгөөрэй. Бор гөрөөсний эрийг юу гэдэг вэ? Бор гөрөөсний. Буг. Бууга. Одоо аваад. Чи бодгоо юм уу? Чи хоёр алдсан. Бор гөрөөсний Чи хоёрыг авчихсан Эрийг шүү. юу гэдэг вэ? Мэдгүй. Үгүй чи нэг л алдсан шүү дээ. Буруу. шилмүс. 2 буруу. Ехөө. За за. За би нэг одоо Би авъя. нэг Гэтэл авлаа. мэдэхгүй юм байна. За. Мэдгүй юм бор гөрөөс. Тий. Одоо асуултаа солино шүү дээ. Хамгийн анхны iPhone хэдэн онд гарч байсан бэ? За та Америкт байдаг хамгийн сайн мэднэ. Мэдгүй. Ямар ч нам оюутан багтлыг барайл гангараад сэржээд хэдэн юм зөөж бож жоод 2 iPhone 1 гэдэг гэсэн үг шүү дээ. iPhone 2006. Буруу юм. 2005 онд. Буруу юм. За байж. 2000 8 Буруу юм. 9 9 юм ба. 2007 он шүү. За би Одоо явуулсан. үгүйс биш те 6 гэж. За би явуулсан. Одоо өөр Бүгдээрээ алдсан чи дахиад нэг ор. Бүгдээрээ харагдаж дахиад орно шүү. Сүүлийн одоо тэгвэл. Дэлхийн хамгийн том далай ямар далай вэ? Атлантын далай. Үгүй. Атлантын далай гэсэн шүү дээ. Би бол дотроо бодож байсан шүү дээ. Хамгийн том уу? Далай те. Энэтхийн далай. Буруу юм. За. Зориг одоо хариулж хүлээ. Номхон далай. За зөв. Тийш дээ. Номхон далай шүү дээ. Та ч одоо ингэ хасгаж байгаа юу? Ялцсан. Яасан. За. Би янаас. Тань хоёр үргэ. За баярлалаа. Бис номхон тагж бож затлан талай. За та дагаа. Би л мэдлэгээр авч гарлаа шүү За баясаа. явж өрөө дарцгаая. За баярлаа. Тэгээд 5 дугаар явлаа. Эхний дөрөвт нь яалчгүй алууллаа. Тэгээд Өнөөдөр яасан. 5 дахь дугаар дээр өстой спортын хоёр орж ирсэн. Асуулт голоо гэсэн харин өстой. Азар асуулт орж ирээд азар өстой нэг ард нь гарлаа хөө. Дунд нэг аватар орж ирээ те. Кино минутаа юм. Кинотой юм орж ирээд те. Тэр сайн дураараа л хэлээ. iPhone дээр л автахгүйсэн бохгүй те. Додоо зургаар ямар ялгаа байна те. Тий, iPhone дээр л автахгүйсэн. Тэгээд тэгсэн бол аваа залчихгүй юу? Сүс аяга ойрхон хэлсэн. Нэвтрүүлэгт нь орж байгаа юм чинь өрөөнд дарчихгүй болохгүй шүү. Албаар Тий, хийгдсэн. албаар. Би мэдчихсэн л та. За тэгээд өнөөдрийн дугаарт маань бодибилдинг фитнестэй одоо өөрийн амьдралын зам мөрийг холбосон ах トゥ хоёр цацаа оролцлоо. Маш их баярлалаа та хоёрт. Баярлалаа. 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 За Энэ хоёрын тэгээд ажил жоо ингэж зогсохгүй л. нэвтрүүлгийн маань ивэд тэгш би бол цайцсан бүр юм дээ нэгээ. Нэвтрүүлгийн маань ерөнхий ивэд тэгш community level-ийн хамт олон байлаа. Маш их баярлалаа. Бидний дэмжин хамтран ажиллаж баярлалаа. За мөн дээрээс нь Хоронжи Слог соолны ресторан байлаа. За ингэж явж өрөө дарцгаая. Хаач Зүг рүү явах бай. За авчирч. Тий. Тий. Офицер. Нөгөө нэг 2 жил амьдэрдэг нөгөө Тийшээ. сүнжигийн тийшээ юу? Тэнд бол дэлгүүр байна уугүй гэж байна Байгаа. Үгүйс байгаа. Окей. Окей, ингэж хараад шүү. Угаасаа байгаа. Чи камер руу бүксэн харуулдаг хин бэ чи? Хаацлаа гэдэг. Хаатай байж юм. Хаац. За тэгээд хамтаа тийшээ үзэх юм дээрээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч бүгдийг хуваалцъя. Хурааны Korean ресторан. 네, 50장. 돈. 형님이 이걸 전해달라고 하십니다. 바다는 어디 있어? 몽골 사람이요? 네, 몽골 사람. 몽골 사람아, 나도 슬퍼. 이 사람들은 누구야? 제 동생 좀 데리고 가야겠어요. 이제 그만하세요. 점심은? 인간은 항상 사소한 실수 때문에 죽는 거야. 산 허유를 먹었다 금방 하월. 근데 지금 혼자 왜 싫어? 정말 뭐야? 고루고루 하라네, 진짜.
Анхны визтэй хөгшин гөлгнүүд Монгол руу ч зайлуулж чадна шүү. Эч хөрөл цаас тавуулсан байгаа үстэй. Цагтаад нь хэлчих. Та гүнэс. Ичко. Бэй. Нийт орчилт. Бүжгэлчилт. Шаарлаг гараад ширэнтэн жахаа суучилт. Эхнэр болж байгаа сонио яж юм аа тий. Ганцтай ч хөрмөө хийж байгаа. Атархаад байгаа маш. 몽골 여자들도 같이 간다. 뭐야 이 새끼들. 몽골 형사들이라고 들었습니다. 씨발 모르는 거야? 하다 남아 내가 더 가르치겠어. 몽골 밴드인데 인기가 좀 있습니다, 형님. 이거 시장 바닥이야? Аслаа энэ нэг нөгөө цаамах нэг сайдгүй нэг орчуулт. 그래서 뭔가 어디가 따가서 인도 오지 마 이거. 어? 이게 지금 몇 번째냐? 못 믿겠어. 눈을 비쳤으면 이 둘레 야지나 여러 사람이 있으면 монголчууд ийм хогийн боддог байхгүй юу? In the house guru in Korea. 이렇게 둘이. 술은 작다. 비 작다. 9 сарын 19-ноос Sky Media, Go Plus, Mobicom бүгийн видео сангаас хүлээн авч үзээрэй. Ерөнхий ивент хэтгэгч бид таны дурсамж дүүрэн аяллыг бүтээн. Kimini Travel. За, өрийн дотор явсаар л өрөө болчих маань нэрээ. төгжсээр л тий. Нэлээд Хоёр төгжиж цацаа дандаа бүтлцлээ л дээ. Өөрчлөлт. За энэ хавьд яг офицерын орчин. Яа зөв тий. юм да тий. Сөрөнд доор та. Тий. Энэ хавь бол хинг нь бол байранд орцсон байна. Тийм энэ ч бүр шоконд орчтой. Аргагүй 90-өөс 10 жил болцсон. Тэгээ цацаагийн яриац дэлгүүрөнд татан буугдсан байна. Тий. Одоо халуун усны газар болсон байна тий. Тэгээ энэ төрөөс гэсэн би юм авч илэрсэн л та. За тэгвэл ийш орчих. Багхан зээл хийсэн та халаанаас. Энэ нэр нь юу гэж хэлээ? Зээл байж. Тэгээд хэдүүлээ явж байгаад үеийн нүдгийн дугаарын одоо өрийг манай ах 2 цацаа маань даахаруулсан. Нэг удаа сайн дураараа. Сайн дураараа тий. Өрсөлдсөн шүү. Тийм л. Тэгээ ямар ч байсан өрсөлдөө тэгээд ах 2 цацаагаа хожоо тэгээд жоо сэтгэл өөдрөг сайхан. Эндээс одоо ядагцсан гэдэг ханаа тэгээд ядагдаж ирлээ шүү дээ. эндээс одоо цацаа минь одоо булчин байхад бүх юм шийдэгдгүй ойлгож ав. Тийм ээ. Амьдралаас ухаан хэрэгтэй гэдэг. За бүгд хамтдаа дэлгүүрд орцгоё. Өрийн дотор байна уугүй хамтаа хаарцгаая. Сайн уу? Ачаар хөө. За сайн байна уу? Сайн байна уу? Орой минь. Орой минь төргий. За. За энэ Энийг ачааллын үе зөвшөө. баг шиг байна. За ингэсэн. Өрийн дэвтэргээ влогоос явж байгаа байхгүй. Тэгээд энэ удаагийн дугаарт одоо Монголынхаа нэрийг тэр дэлхийд гаргаж байгаа ах トゥ хоёр одоо тамирчин манай хоёр цацаа маань оролцож байгаа. Яг энэ хавьд бас одоо бас оюутан ахуй цагаа өнгөрөөс танаа дэлгүүрээр зөндөө өөрчлөлтсөн юм байна. Танаа дэлгүүрт өрийн дэвтэр байвал өгөөч гэж. Байгаа. Байгаа юу тий. За гаргаад. Аа Чи хууцсан яа нэглээ. Заагаад Одоо ингэ шүү. Битээр ингэ заяа. За тэт хууцны тэт гал гээд. хоёр хэлдэм үү? Тий битээр. Одсон хоёр нь хэлсэн шүү дээ. Хоёр дөрүүлээд ирсэн харсан юм шүү. А гү. За. 4 5 Эсвэл хоёр өөртөө хэлж болно. Болно шүү. 7 Хараа хэлчих. 10 Яг Амар их мөнгө цаарч. 13 за 13 нүүр байна. нүүр шүү. Эхний эдийн ингээд хоошоо нэгтгэцэн байхгүй. За Эхний эдийн байхгүй гэсэн. Юу? 5 дотор л тоолчих. за 5 дотор толчих. 5 дугаар хууцны За эхний мөрөж дунд мөр их үү? Хамаагүй одоо та Хит ингээд гэдэг дээрээс. тоо 10 дотор тоо хэл. Эсвэл хит ч хамаагүй энэ Эхний мөр ихчдөө. хамгийн ихний айл. номер 1. 1 2 3 4 5 хамгийн ихнийх нь шүү дээ тий. Дарцчээ. За энд нэг байна. Ганошка энэ юу хийдэг юм бэ мэдэх үү? Юу, Нарантал цахын кантнерийн босс гүх юм. Босс. Зүгээр босс. Нэг дарахгүй. Босс дарахгүй. Хоош нь ухраад За тэгвэл дараагийнхаа шууд авах уу? Аюу нөө энэ Энэ бол. босс уу? Босс шүү зайны дарч. Кантнерийн босс мань уучлаарай та таарсан ч гэсэн яг хав дээ боломжтой байгаа юм чинь төрхөн зурглал таныг орхичих. За тэгээ энэ ихтэй гайгүй байна уу энэ дүн. нэг айл юм уу? Нэг Тий нэг л даа. Дахиад энэ чиний мэд хэлчих. За би хэлчихэ дөө. За Хоёр хэлчих. За Дараагийн мөрийн дарч. яг дараагийнх нь. Тий. Сайн байд юу? Тий. За энэ байна шүү дээ тий. 5800. За энийг бодоод өгчих. 5800, 13000, 18200,
6600 38200 19900 13400 106 нийт үнэ үү те энэ өмнөх за энийг 106 За. дүү цацагийн Тэгээ. том цацагийн болохоор 55 200 За, нийлүүлээд нийлүүлэл за. хоёр дараа нь уучраа бол нийлүүлээд Би хэлчихье. за За окей. Энэ хоёрын утасны дугаар байна уу? хин нэг Ингээд бид нар өөр дар сайлтаа уулздаг байхгүй. Зүгээр утасруу залгаад уцрын залгаад таны өрөө шүү. шагаа их байхгүй юу Хойлоо байхгүй. Нэвтрүүлгээ үзээрэл гिचгүй дөө те байхгүй бол те. Яг байнга зүгээр яг угаасаа энэ хавьд айлд дугаарыг мэдчихэл байгаа л да. Ойр тань татдаг. Шагагийн дугаар л байна. за шагаа их уцгч Нэг ийм мэдрэмж гоё яваад байдیں۔ Юу ихлээр ингээд дөр дарж байгаа айлууд руу битэр ингээд царайг нь гаргадаг ч гэсэн утас руу нуцтаад ингээд өрөөжин дарцсан шүү. Хэлэнгүүд нөгөө баярлаа гэдэг үг амар гоё урам зориг өгдөг шүү. оо Энэ юу хүмүүсийн хэлээд хэдвэр хардыг өөрийн нэг хоёрыг дарах юм хүмүүс. зүгээр Оо янз янз ч тэ нэгийг ч дарна, хоёрыг ч дарна тэгэл янз янз өө. Тэр бол нэг асуудал шүү. за тэгвэл Яс хийж гэж. сайн өрөөгөө дарч те За тэгээд одоо манай хоёр ингэж саний хоёр дарсан айлаа бал ойл өгч байгаа шүү. Тхөө нэг нэгээр нь яг арын өрийг гой дараад өгч. За. Таныг дээдлийнх нь. За. Оюун юм. За гэд авчи. За. за та дараагийн удаа орж ирэхэд нь гой баярт мэдэг дуулгаараа Ямар мөртөл гөрүүлээ? 2 говь. 2 говь. За ингээд аюуна нэг нь юм блэ? Шагаа. Шагаа хоёр маань ингээд энэ л гүрт одоо ингээ өргүү болж байна. за ингээд энэ хоёр маань өргөө болсон за эндээс томцоо хийж гин За тий. битэрийн зүгээс бэлэг өгье за оюун номд өгчөөрэй заяа эмэгтэй хүнд нөхчий манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч хоронжийн ресторан байгаа хүүхдийн нэгдүгээр сургуулийн замын урталт байгаа хоолны ресторан байгаа 100,000 төгрөгөөр үүснэх хэрэг юм бичгийг хүүхдүүдтэйгээ идэрээ Хүүхдүүдтэй за За 161 300 те. за баярлалаа Баярлалаа. Чиний ажилдаа амжилт хүсье. За. Ашиг орлого ариун байгаарай. Дэлгүүрийн ажилдаа амжилт хүсье. Баярлалаа. За окей. сайн сайхныг хүсье За гарцгаа буцаад идлээ. ирэхэд 8 давхар болцсон байж байгаараа за За. За өрөөд өнөөдрийн дугаар бас нэг гоё дугаар ингээд энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлгийн маань урилгыг аваад энийг ажлын хажуугаар ах トゥ хоёулаа зорин ирж орсонд маш их баярлаа гэж баярлалаа. Өрсөнд Өрсөндөөс баярлалаа. баярлаа. Өрөө дараа сэтгэл сайхан байна. ариун сэтгэлийг яагаад утсан болсонгүй те уг нь ярьсан бол сайхан байлаа за тэгээд ариун нэнжин сэтгэлийг бодож ирсэн хоёр найзтай хоёуланд маш их баярлалаа за тэгээд манай влогийн одоо энэ удаагийн дугаарт хамт байсан та бүхэнд маш их баярлалаа Бэмб гараг бүр сэний телевизээр бидний нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй. За мөн дээрээс нь Баясаа зоргоо YouTube podcast-ыг хүлээн авч үзээрэй. Бидний нэвтрүүлэг хэрвээ танд таалагдвал channel дээр та subscribe дараарай. Хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Бүх хүн тусч чадахгүй ч гэсэн бидний хийж чадах бяцхан ажил нэг удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөө. Дараагийн дугаарт баярлалаа үзэгчтэй. Баярлалаа. Хамтаа байсан бүх хүмүүстээ баярлалаа. Нэвтрүүлгийн ивент итгэдэг Кемини Travel-тэй баярлалаа. Холланжи ресторанда баярлалаа. Хоёр зочиндоо бүр их баярлалаа.